Тэгэхээр өчигдөр танаа намын удирдах зөвлөлийн хурал болсон гэсэн. Тэгэхээр энэ хурал дээр бас зарим асуудал дээр байр суурь нэгдэг учраас тас хурлыг орхиж гарсан гэж байна л да. Тэгэхээр асуудал шийдэлд хүрч чадахгүй энэ хэвээрээ байх уу яах вэ та юу гэж харж байна? За ямар ч байсан өдрийн мэнд. Юу удирдах зөвлөлийн хурал болсон. Хурлаа оролдуулаач асуудлаа ярих гэдэг санаачлахыг би намайг удирдлагуудад тавьсан. Тэгээ хэлцчихэд ерөнхийдөө бол энэ ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр хариуцлахын асуудал бараг байхгүй юм шиг яриагах нь би хурлаас гарсан да. Тэр үнэн гарсан. Намаа зэгслэх юм бол хийх ёстой юм л да. Тэгээ энд удирдах байгаа хүмүүс нь хоёр хандаад хариуцлагыг бусд руу чихэх гээд бас хариуцлахыг ёстой хүмүүс дээр асуудал ярихгүй өмөрөөд өнгөлөд байгаа тийм айс харагдахаар нь л гарсан юм л да. Шадар сайд нь намайг тагнчлал гэн ерөнхий сайд нь өгүүлгэн нэг нь тагнуул дөрөгдөл өгчөөдөг нөгөөдг нь цагдаа дөрөгдөл өгчөөдөг. Энэ ертөнцийн төөхөнд юм болж байгаагүй шүү дээ. Замбраагүй шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялангуяа танаа намтай холбоотой дээр 60 тэрбумын бичлэг бол зөнхлөх нөлөө үзүүлсэн гэж байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор хариуцлага тооцох асуудлыг бол та санал тавьсан гэж би ойлголоо. Гэхдээ энэ 60 тэрбумын асуудал нодлон жил ерөнхий хурлын сонгуулийн үеэр л анх гарч ирсэн л дээ. Би тэр үед тэр бичлэг гарснаас хойш 3 хоног тэр их хурлын сонгуулийн үеэр чи ирээсээ команд орсон шүү дээ. Манайх нь. Гинчөөж ярьж чадах юм байхад. Би дэн голдод хэлсэн сандуугаа явуулаа гэж. Ийм алхамгийг бол огт болохгүй гэж. Тэгээ ийм яриа суужсэн чинь гол дөрөн санд орж ирэхлээр шууд нүүрэн дээр нь хэлсэн. Одоо чи яваа. Өнгөрсөн жил. Сонгуулийн хурлын сонгуулийн үеэр. Тэгээд явуулсан чгүй сонгуул өнгөрөөд нэг олон судал авчихаараа сандаг хурлын дарга болгочихсон юм л да. Дахиад энэ асуудал нь сая ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сэтрээд тэгээд ард түмэн дург уцхад их хэхэн хэмжээний нөлөө үзүүллээ гэж хүн болгол ярьж байгаа шүү дээ. Би дахиад энэ сандыг өргөдлөгөө гэж өчигдөр ярьсан юм. Эвлүүлэг гэсэн юмнууд ярьцгааж байна лээ. Наадах чи эвлүүлэг биш, одоо би шулуухан бай. Эвлүүлэг биш. Тэр Ганбаатар гэдэг хүн ярьсан. Сандуу гэдэг хүн тэр ярьсан зүйлийг дэмжсэн. Дэмжсэний дараа инк болдоор орж ийнийгээ танилцуулсан. 3 хүний л асуудал байгаа шүү дээ. Энэ бол эвлүүлэг биш. Тэр эвлүүлэг гэдэг чинь нэмдуржи хоолойг чапи дуурайхыг эвлүүлэг гэдэг болохоос биш. Инколд сандуу хоёр ярьчихсан юмыг эвлүүлэг гэж яаж үзтий. Одоо болно. Ийм юм ярьсан. За тэр ярьсан мөнгө авсан эсхийг би мэдэхгүй. Ямар ч байсан ийм юм ярьж гэн гэдэг чинь бол зүгээр л ярьсныхаа төлөөлөл зайлах хэрэгтэй шүү дээ. Ус төрийн наад захын асуудал шүү дээ. Их хурлын тамгын газрын даргаыг тавихад хүртэл мөнгө авах ухааны юм дотор нь байж л шүү дээ. Би тэр юмыг чинь тоолдгүй уншдаггүй байсан. Сая яг бүрэн бичлэгэн гэдэг юм гарсныг нэг үзсэн чинь бүр огт сутгмар юм ирсэн байна. Тэр Ганбаатар гэдэг нь галзуу ч юм уу, согтуу ч юм уу. Ямар хаашаа тэгээд үү тэр. Гэхдээ ийм хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ. Та их хурлын дэд даргын суд магадгүй танаас бас тодорхой хэмжээгээр хандив авах төлөвлөгөө явж исэн биш байгаа. Нөгөө талаар одоо намдаа мөнгө өгдөггүй, хандив өгдөггүй хүмүүсийг бас халиарууд гэдэг нэг томьёолцсон байхын тэрийн асуудал. Гэхдээ тэр Ганбаатар гэдэг хүний дээр ярьж байгаа юм бол үнэн садаггүй. Тэгээ тийм улстайгаа хариуцлага тооцох асуудал ярихлаар удирдах зөвлөл дахиад эвлүүлэг гээд бултах гэхэр чинь миний дургу хөрсөн өчигдөр. Би цаашдаа ч энийг ярина гэдгээ ч би хэлсэн. Одоо болно. Зогс. Наадах чи эвлүүлэг биш та нарын ярьсан зөвл мөнөөсөө мөн
гэдгийг би хэлэл гарсан юм л да. Тэгэхээр хууль хүчний байгууллагад олон жил ажилласан. Сүүлийн үед бас төрийн өндөр албан тушаалтнуудыг тагин чагнадаг асуудал бас хэрэг сэтрээд байгаа юм болов уу? Хөрсөх сайдыг тагинсанлагын одоо дагсанлагын энэ асуудал дээр юу та юу гэж харж байна? Тагнуулын ерхий газар бас бичлэг алдсан уу? Эсвэл энэ одоо өөр ямар их сурвалжтай байж болох уу та юу гэж харж байна? Ер нь сүүлийн жилүүд манай хууль гэнэлтийн байгууллага энэ элбэг дуржиг ерөнхийлөгч байх үед алих алдсан шүү дээ. Энэ чинь одоо хуучны нах яам гэж байх үед чинь би 10 жил прокурор хийсэнгүй шүү дээ. Нах яамны үед ийм байгаагүй юм шүү. Одоо би тэр нах яамнаас дулаан дур хуулийн байгууллагатай болчлаа шүү дээ. Тэр Баатар Хөрсөх хоёрын хооронд яриа болвол яалтчгүй энэ хоёр хүн ярьсан үний байлээ. Энийг одоо бас эвлүүлэх гэж шогтохгүй байлгүй. Энэ жижигтэй асуудал. Энэ яриаг яаж бичиж авах гэдэг чинь тусгаалгын хийдэг ажил шүү дээ. Өөр хэн хийдэг. Наад хууль усар тагин чагнажан гэдэг юм чинь би хэдэн удаа ярьж энэ ийм юмнууд явагдаад байна. Эн чинь хатуу хуультай байдаг шүү дээ. Огт болдог ажил шүү дээ. Манай тагнуулын газар их чинь зөвхөн гадаа тагнуул хийдэг газар шүү дээ. Одоо бол улс төрийн газар болчихлоо шүү дээ. Тэгээ сүүлд нь хөрсөгтэй холбоотой тэр нэг Батуулдын бичлэг гэж юм гараад тэрийг би ажиглаад байсан юм л да. Энэ юу болоод байна гэж. Би бол альч талын үйлдэлүүдийг хараад байсан болохоос барин 50 аль талд нэг талд нийтэх гэд хэцүү байсан юм л да. Тэгсэн чинь харин энийг шалгахгүй байна гэж хөрсөхийн алууных мэдгэлгэнгүүд маргааш нь баримтчилгаа хийгээд тэгээ өчигдөр намын өдөртөх зөвлөлийн хурал болохын яг өглөө тэр Баатар Хөрсөх хоёрын бичлэг Залууком сайт дээр тавьж байгаа юм да. Энэ Залууком гэдэг чинь манай өдөртөх зөвлөлийн гишүүний эзэмшлийн өмчлөлийн сайт шүү дээ. Жишээ нь тэр бичлэг хийгдсэн байлаа гэхэд өдөртөх зөвлөлийн хурлын өглөө тэрийг Залууком дээр аваач тавина гэдэг чинь нарийн зохион байгуулалт ажил байгаа биз дээ. Тагнуулын байгууллага ерөнхий сайдын харьяанд ажилладаг гэдэг утгаараа магадгүй одоогийн ерөнхий сайдыг бас хардаад ахшгүй байна л да. Нэг нь байж магадгүй л нөгөөх нь бие биш гэж явцгааж байгаа шүү дээ. Зүгээр энэтэй холбоод яриад байх нэг юм байна. Энэ нэг засгийн нэг хоёр дугаар хүн хоёр хоорондоо ийм юм байдалд орж яана гэдэг нь өөрөө хариуцлага ярих асуудал. Энэ бол аимшигт. Энэ ертөнцийн төвхөнд байгаагүй. За. Нэг засгийн нэг хоёр дугаар хүн хоёр. Мөн үү? Одоо тэгээд хөрсөхийн 360 дуудаад өчгтөөс хойш алийг нь алдуулж яана л да. Тэр нэг Монгол нааданд Монгол мөр уралдах ёстой гэдээ хэлчихсэн тэрнээс болоод инх бол дөмчлээ гээл ингээл бөө юм нааш өнөдөр явж. Тэг хөрсөх тэр Монгол наадмын тухай ярихаас өмнө эхний шатны санал хураалт үе ярьчин 100 мянган саналаар хотод инх бол ялагдсан. Дараагийн 2 дахь шатнд дахиад 100 мянгаар ялагдсан. Тэгэхээр тэр хэрлий Монгол мөр хөрсөхийн яриачин тэр сонгуул төлөөсөн гэдэг чинь худлаа. За. Сандуугаас гадна бас хариуцлага хүлээх ёстой хүмүүсийн дотор магадгүй намын дарга байх ёстой болов гэж та ойлгоод байгаа шиг байна, тийм үү? Хүлээж таар шүү дээ. Нэр дэвшсэн биз дээ. Ялагдсан биз дээ. Тэгээ би хариуцлага хүлээнэ уучлаараа би ялж чадсангүй нэг намын гишүүд дэмжигчд ард түмнээс нэг уучлалт хуучиж болно та. Өнөөдөр хүртэл юм байхгүй. Өчигдөр би тэр өдөр зөвлөлийн хурал дээр орж ирээд нэг ийм хэлчих болов гэж гордож суусан байхгүй юу. За энэ хүн нэг том дүгнэлт хийсэн байх учиртай. Ийм уучлалт наад зах нь гуйх байх. Өчнөө хүний хөдөлмөр хоёр шаттай сонгуул анх удаа хөрөнгө хүч гэж цадаггүй шүү дээ. Одоо уучлаар одоо та бүхний итгэлийг би нэг биелүүлж чадсангүй гэж хэлчих юм байх гэж бодчихсон чинь сандууга хамгаалаад дуусгалаар чинь болохгүй гоос. Тэгэхээр намын баг хурал боллоо гэж цаашдаа намын их хурлыг хуралдуулж намын даргаыг солих асуудлыг тавих хэрэгтэй гэж та үзэж байгаа юм байна тийм үү?
Намын дарга өгнө гэж энэ бол нэг дуурах нэг юун дээр юм билээ. Интернетээр нэг шин дарга сонгоно гэсэн үг хэлсэн байлээ л дээ. Тэгэхээр энэ шин дарга гэдэг юм яаж сонгох юм гэдэг асуудал байгаа байхгүй. Энэ ном одоо энэ байдлаасаа гарч чадах юм уу? Чадах юм уу? 20 оны сонгуульд энэ ном хинээр удирдвар орох юм гэдэг асуудал байгаа байхгүй. Тэрийг удаа шийдэх гэдэг байгаа байхгүй. Зарим хүн залгамжлагчад юм тавиулах гэдэг шүү дээ. Энэ явахгүй. Явахгүй гэдэг чинь сайн сонгуулиар бүр маш тодорхой болчихлоо шүү дээ. Та ерөнхий сайдыг хэлэх гээд байна да. Залгамжлагч гэдэг нь. Залгамжлагч гэдэг нь магадгүй одоогийн ерөнхий сайдыг хэлэх гээд байна уу? Тэгж хэлсэн чи яадаг. Тийм л юм хийсэн шүү дээ. Болно л тас. Тэг өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй шүү дээ. Чадахгүй гэдэг. Надад бол өнөөдөр хамгийн сони юм тэр байна. Тэрэндээ гүрж чадсан бол наадах өдөр төсөөлөл чинь өрөн бүрдгэн огцрох хэвээр. Энэ сонгуулийн нэр дэвшигчийг буруу тодруулсан сонгуул ялагдсан хариуцлага өдөр төсөөлөл баг хурлтайгаа хүлээх хэвээр. Одоо энэ өдөр төсөөлөл баг хурлын үеэс хүлээх юм юу ч байхгүй. Ард түмэн хотод 100 мянган саналаар ялагдсан намынхаа даргыг солих ёстой л гэж дүн тавиад байна шүү дээ. Өргөдлөө өчөд явчих гэхлээр зууралдаад хөвтөд байна шүү дээ. Тэгэхээр би юм ярихаас яадгийг. Би жишээ нь энэ сонгуулийн үеэр энэ колдыг дагаж Багуйнтанд баруун таван аймгаар явсан. Үхэ хатны явсан би. Баруун таван аймагт 27 мянган саналаар ялжаж Ганбаатарын өмнө арай ядан байж орж тусч байгаа. Би эсрэг ажиллаагүй байгууц. Би эсрэг ажиллаагүй шүү сонгуулиар. Чадлынхаа гэрээр зүтгэлээ болсонгүй. Одоо өөрснөө үг хэлэх хэрэгтэй шүү дээ. Уучлалт гуйх хэрэгтэй шүү дээ. Энэ голд. Одоо энэ хоёр сонгуульд ялагдчих жилийн дараа би биш нам миний эсрэг ажилласан гэж бухсан юм л да. Өнөөдөр юу болж байгааг гэхэлэр сарвуулаагүй байхад би ялагдаагүй манай намынх эсрэг ажилласан гэж нөхтө бухаж эхэлж шүү дээ. Жишээ нь хөрөлсөхийг. Өдөр Баатартай яриад үж сонгуулийн дараа сүрттэй шүү дээ. Бид нүүрсэн иргэдэр чинь үгээр бүх юм шийдсээр байгаа л хан мөргөл унж байгаа шүү дээ. Энийг эднэр юу гэж үзэх юм? Эрдэнтээс эхлээд. Намын дарга солигдсон солигдоогүй ерөн зүгээр намын дарга ерөнхий сайд байх ёстой гэдэг зарчмыг цаашдаа барих ёстой гэж бодсон. Энэ колдыг ерөнхий сайд болчих гээд эмгтөө шуман мэтсэн зөндөө гүйсэн шүү дээ. Ер нь би нэг юм бодоод байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэж амлуулах хэрэгтэй байна гэж би одоо бодож байгаа юм шүү. Их хурлын сонгуульд нэр дэвшээд нам тулгаж орж байгаа хүнийг бүр үгийг авах хэрэгтэй байна. За би 4 жил ерөнхий сайд гинэ засаг толгойл. Ерөнхийлөгчийн сонгуульд би орохгүй. Би 4 жилийн юм ажлын үр дүнгээр дараачийн сонгуульд та нартай уулзнаа гэж хэлж амын авчиж энэ этгээдүүдийг нам толгойлуулж их хурлын сонгуульд оруулах болохгүй юм байна. Ерөнхий сайд намын даргыг зүгээр ерөнхийлөгчийн сонгуульд хүрэх нэг гიშгэр уулж өшгөлчгөл. Тэгэл тэр ерөнхийлөгчийн суудлаар суучгаад өөрийнхөө үгнээс гардаг хүнийг намын дарга ерөнхий сайдаар тавиад бүгдийг өдөрт ганцхан зорилго явуулж байгаа. Ер нь бол намын дарга бол ерөнхий сайд шууд болдог 4 жил хугацаа гүйцэдэг. Ийм л хатуу нөхцөлтэй л энэ намыг цааш авч явахгүй л энэ ёстой битгэхгүй юм байна. Гурлаар намын даргаыг хэрвээ солих асуудал хөндөгдөх юм бол магадгүй одоогийн ерөнхий сайдыг шууд намын дарга болгочих ийм сонирхол бас байгаа бах тийм үү? Ийм сонирхол байгаа учраас наад бүх балиар юмчил явж шít. Мөн үү? Тийм учраас би л энэ намыг тексттэй болгохын төлөө явна шүү. Одоо болноо би. Эднэрийг дэмжсэн, твчсэн.
энэ нам дотор ийм бүхшсэн жижиг бүлэг байна. Мөн үү? Эднэрийг байх ёстой байранд нь тавих ёстой гэж үзэж байна шээ. Мөн үү? Зарим нэг нь хөөх хэрэгтэй. Энэ 60 тэрүүн ярьсан тэр намд байх байлгаж болох уу? Жишээ нь. Мөн үү? Би байх ёсгүй гэж үзэж байгаа. Нэг нам, нэг засагт байж байгаа одоо 1 2 дугаар хүмүүс нь хоорондоо толхилцоод эхэллээ. Тэгэхээр ер нь цаашдаа бас танаа энэ одоогийн засгийн газрыг одоо огцруулахын зүйтэй гэж танаа их хурал дах олонхын бүлгийн гишүүдийн нэлээд хэдэн гишүүн гар үсгийг зураад эхэллээ гэдэг юм асуудал байна. Тэгэхээр магадгүй одоогийн засгийн газрыг огцруулах шаардлага байгаа юу та гэж харж байна. Тийм сураг дуулдал байгаа шүү дээ. Наадах чинь зөөлөн аргаар асуудыг зөв зохицуулж чадахгүй бол дахиад энэ сандуугийн юм л яваа шүү дээ. Сандуу өчтөр өргөдлөгч гэсэн бол өнөөдөр бичих байхгүй байсан юм шүү дээ. Мөн үү? Тэгэхээр наа чинь бол асуудал байх. Ер нь бол энэ нам зэгцрэхгүй болохгүй. Ийм замбрааг байж болохгүй шүү дээ. Яг үгүй бол одоогийнх шиг байдлаараа нузаарсаар өвчрсаар байгаад 20 он сонгуульд ороод бүгдээрээ гудамжинд гарч ялагдах хууль зам байна шүү дээ. Магадгүй засгийн газрыг солих юм бол Алтан уугийн засгийн газрыг огцруулсан ардчилсан намын алдааг давтахгүй гэсэн болгоомжл бас байх шиг байна. Тэрнээс айгаа суугаад авах юм бол тэгээд харсаар байгаад 3 жилийг алдах юм уу? Одоо бол энэ 65 гишүүн энэ байдалтай дүгнэлт хийгээд шийдвэрээ гаргасан дээр дээ. Энэ өдөрт зөв баг хурлын эрсхүүлэх юм байхгүй. Уг нь бол одоо 65 их хурал байгаа ийм одоо олонхын бүлэг бол засгийн газраа доктортой ажиллуулах нь танаа намын бодлого одоо хэвэн өргөжлөхөд нөлөөтэй биш үү? За засгийн газар доктортой байна гэдэг чинь судалтайгаа зурлах хэлнэр юм шүү дээ. Би хамгаалдаг л хүн л дээ. Гэхдээ ийм үр дүн гаргачихсан, сонгуулийн үр дүн гаргачихсан засгийн газартай ч юм ярих болохгүй юу? Тэгээд ерөнхий сайд хоёрын байж байгаа царайг нь хар. Ийм байж болох уу? Альч намын засаг. Энэ чинь Монголын төр шүү дээ. Монгол улсын засгийн газар шүү дээ. Ягаад чадар сайдтайгаа өвзөг болж чадаагүй ерөнхий сайд. Нэг л танхимд зэрэгсээс өгч байгаа шүү дээ. Өдөртөж чадахгүй байл гэсэн.